Амар мэндүү. Мэлми тунгалаг үлми бат лагшин амгалан үйлс өндөрөө. Туулаа нэвртэй подкаст. Туулаа нэвртэй подкастын 2 дахь суваг. Газрын гаваас подкаст руу тайлбар хэсэгт байх холбоосоор дамжин ороорой. Шин сувгийг мань дэмжиж subscribe тавьчаад дарахтал хангалттай. Газрын гаваас. Жаргал 60 хөлтэй. Зовлон 100 хөлтэй. Монгол ардын зүрэг. Ардын дууны домог. 5 дугаар хэсэг. Эрдэнэтэйлийн ус дууны домог. Өвөрхангай аймгийн Баруунбаян улаан сумын малчин өвгөн Шадав самбуга хэлжээ. Би залуу насандаа ноёны адаг үе тэнгийн хідэн ирчүүдтэй малалдаг байсан юм. Ажлын зав чөлөөгөөр нутгийн айлуудыг бишгүүдээ л хийсэн. Нэгэн өдөр нутгийн айлд буутал хүрээнд сайн ноён хан аймгаас гэрлэж бараалах нь гэж нэгэн ноён ирсэн юм гин. Тэгээ тэр ноён таалагдах ихнэр олж өгөх гэж энэ тэндээ сайхан ихнэрүүдийг хүргэж аваачаад үзүүлээд байж. Манай голоос 2 чихнэр аваад явчихлаа гэж амтэн хүн ярилцах юм. Энэ яриа гарснаас хойш хэд хоног өнгөрөөд байтал өнөө манай голоос явсан 2 ихнэр буцаж ирлээ. Тэгээд хэлж байна. Өнөө харийн ноён маань сайн ноёны дуу хүүхэн ноёныг таалж гинэ гэдэг яриа гарч манай голоор нэг яриа үүсв. Хэд хоног өнгөрөөд байтал хүүхэн ноён харийн тэр ноёнтой суухыг дургуутсаж Эрдэнэтэйлийн ус нь эргээд агаад уурснаа. Ээж нь үгүй намайг энхэн газар цөөлвөөхөө. Төгрөг цаасан юмбүүгээ төрөл дундаа хуваала. Төрөлд нь мэддэгдээгүй намайг төвдийн газар цөөлвөөхөө. Цалин цагаан юмбүүгээ завсар дундаа хуваала. Засагт нь мэддэгдээгүй намайг захын газар цөөлвөөхөө гэж дуулж явна гэдэг яриа гарчээ. Нэрээ сайн ноён намнан сүрэн энэ үеэр эзгүй байсан юм гинлээ. Тэгээ түүнээс хойш удалгүй намнан сүрэн ирж дүүгээ тэр харийн ноёнд өгүүлэхийг болсон учраас өнөө харийн ноён бөөн уур хилэн болоод буцсан юм байх. Тэр явдлаас хойш энэ дууг хүүхэн ноёны зохиосон дуу гэж нутгийнхнаа нь их л дуулдаг болжээ. Сайн ноён хаан намнан сүрэнгийн эцэг төгс очрын 2 дугаар хатан цог дээр түүнээс 5 хүүхэд гаргасан юм байна. Түүний 1 дахь хүүхэд төвчин содном хувилгаан лам. 2 дахь хүүхэд нь ренчин шишгүн. 3 дахь хүүхэд нь майн авга. 4 дахь хүүхэд нь хүүхэн ноён ламхүг товог сайрын торгуудын ноён хатнаа болгохоор ирээд намнан сүрэнгойг эзгүй хойгуур түүнийг өгөхөр шийдсэн боловч намнан сүрэн ноён ирээд түүнийг нь болиулчихсан гэдэг яриатай юм да. Өөр нэгэн домог. Баянхонгор аймгийн Галууд сум. Сайн ноён хан аймгийн Дархангүний хушууны нутаг Эрдэнэтэйлийн голын тохоод нутагтай Довдон тойны охин Дантэг алс хол ховдын хязгаараас нэгэн ноён хатан болгож авахар богтолоход Дантэй бүсгүй Эрдэнэтэйлийн ус нэртэй дуг зохиосон гин. Эрдэнэтэйлийн ус нь эргээд агаад уурснаа. Ээж нь үгүй намайг энхэн газар цөллөөхөө. 15 тай намайг авдранд хийгээ зоожлоохөө. Аав ээжгүй намайг алс газар цөллөөхөө. Эдийн цагаан юмбүүгээ энгийн олноор хуваалаахөө. Эмгэн буурал ээжигээ эргэн хараад уйлнаахөө. Төгрөг цагаан юмбүүгээ төрөл олноороо хуваалаахөө. Төрхөмд очоогүй намайг төмний газар цөллөөхөө. Цалин цагаан юмбүүгээ засаг хушуугаараа хуваалаахөө. Жаахан настай намайг захын газар цөллөөхөө. Өөрийн минь ээж байсан бол өөлдийн хаанд юунд өгөх вэ хөө? Энд яригдж буй Дантэй бүсгүй домгийг би урд уншиж байсан билээ. Тайлбар хэсэгт Дантэй бүсгүй домгийн холбоосыг орууллаа. Та сонирхоод үзээрэй. Мөн баруун дээд бууланд бас холбоос харагдаж байна. Туулаа нэвртэй. Соёг бор дууны домог. Эртээ урдын цагт нэгэн хүүтэй эмгэн өвгөн 2 байжээ. Хүү нэрийн цент хүрч урт хугацаагаар цэргийн албанд мордлоо гин.
Харь нутагт явсан хүү цэргийн албаа арайхийн дуусгаад нутаг усандаа буцах гэтэл унах унаагүй ирэхээр нутгийн нэгэн баян айл зарцлагдан хонь хариулан аргал түүж адуу малыг нь адгуулан амьдарч байж. Энэ хооронд хүү баяны ганц эрх танхи охинтой ижилдэн тасалцаж улмаар амаргийн холбоотой болжээ. Хүү нэгэн удаа хэлжээ. Би орон нутаг аав ээжээсээ салан одсоор их л утлаа. Тэдэнтэйгээ очиж уулзах юмсан гэсэн охин. Харин чи ямар морь унж авах вүлээ гэхэд хүү дуу эс гаргав. Тэгэхэд охин чи боразрагны унаг бор шүтлэн авъя гэж ааваас гуйгаад үз гэхэд охиных нь хэлсэн ёсоор эцэг нь хүүд бор шүтлэнгээ өгчээ. Хүү түүнийг сургаж номхруулаад нутаг явах болсон тул хүүг үдэж мордуулахаар охин хамт явж гин. Нэгэн уулын ард очоод хүү охинд хэлжээ. Чи одоо ингээ буцтаа дэндүү холдчихлоо гэхэд охин уулын араас салбал уулзахгүй байж магадгүй. Уулын өврөөс салъя гэд охин уулын ингэрт очоод бор шүтлэн чин соёолон болж сүүл нь газар 4-3 хүрэх үед зуны дунд сарын ихэр намайг нэг эргээрээ дэ гэж хэлээд сэтгэлд хосууд салжээ. Хүү нутаг усандаа ирэн аав ээжээ асран тэтгэхээр нутгийн нэг ноёны адуучин болов. Нэгэн өдөр адууга услан байтал бор шүдлэн нь өрөөсөн хөлөө өргөө зогсож байна гин. Хүү боджээ. Сайхан морь болж байна да гэхийн зур амар хайртынх нь хэлсэн үг толгоонд нь оржээ. Энэ үед бор шүдлэн соёолн нас гүйцэж зуны дунд сар гарсан юм байж. Хүү соёолон бор морио унаад амраг бүсгийн нутагт хурж очиход баяны уяан дээр олон морд багшран гэрт дуу хуур хангинаж байх юм гин. Охины эцгийн гэрт орвол эцэг их хоёр хүүг танин за дээшээ суу гэж урлаа. Охин гэртээ байсангүй. Сураг сонсвоос охиныг нутгийн ноёнд гэргий болгож өгөхөөр шийдэн 3 хоногийн найр хийж байгаа боловч охин юр дуугарахгүй байгаа гэжээ. Охины эцэг хүүг ая барихыг ураад хүү найрыг хүндэтгэн аяны дуу өргөлөө. Уулын араас салболхөө учран золгох тавлингүй яахөө. Уулын өврөөс салболхөө уулзан золгох жамтаа яахөө. Соёг бор шүдлэн нь хөө соёолн насанд хүрвэхөө. Зуны сар дундаа орвоохөө. Зулцган ялах ногоон соёолон ганхнаахөө гэж дуулахад охин уг дууны учрыг ойлгон амар хүүтэйгээ уулзжээ. Би хөгшин ноёнд хүчээр очих болоод байна. Хэн дүүрэх вэ гэж асуувал би дүүрий гэж хэлээрэ гэд хүүхнийг дүүрч зугуухан аажмаар гэлдрэн явж байж. Гэтэл хүмүүс хурдан явахыг шаардсан тул бор мориороо хурдлан тавхив. Ийхүү хос залуус эртнээс таньсан этгэлт хурдан бор морин ноёныхонд гүйцэгдэлгүй зугцаар хүүгийн нутагт ирж амар тайван аз жаргалтай амьдарчээ. Ари мод олонч бол агар зандан ургаагүй. Ахан дүүс олон болж ааваас үнэнч хүнгүй. Ингри мод олонч бол эрчтэй зандан ургаагүй. Игч дүүнер олонч бол ээжээс үнэнч хүнгүй гэж дуунд гарч байгааг бодоход дуу домог хоёр нэг үндэстэй юм. YouTube дээр Туулаа нэвэртэй подкаст. Даа Бэйлийн унаг дууны домог. Мянгатад Даа Бэйлийн унаг, өөлдөд Баатар Бэйлийн унаг бардан халуу морь гэж дуулдаг. Баатар Бэйлийн хушуунаас Увс аймгийн өмнө говьсом. Манж эзэн хааны бэлэгт өгсөн халуу морь нутаг усандаа гүйж иржээ. Өөлд мянгат хушууны даа бүгдийн дарга нар тэргүүний уурагч бугуйлч хүмүүстэйгээ хамтран барьж авчээ. Энэ үед өөлдийн хушууны соолон даа гихч ийм нэгэн дуу зохион дуулсан нь ам дамжин одоо хүрсэн гин. Туулаа нэвэртэй. Үүлэн өнгөт бор дууны домог. 1755-аас 58 онд Манч хятадын дарлалын эсрэг хатан зориг гарган тэмцсэн ард түмний бослого дарагдж, бослогын удирдагч Шадарван Жанжин Чингүнжав баригджээ. Жанжин Чингүнжавыг Бээжинд хүргэж цаазалахаар болов. Хайрт жанжнаа алдсан шадар албадууд нь уханд урцаа ачиж
нутаг усаа орхин дөрвөн нүүлээ. Чингүн жав явахдаа шадар албатуудаа хандаж амь насаа хамгаалж алс холны үхийг захиад хизээ нэгэн цагт эргэж ирнэ гэж амлажээ. Мянгадууд чингүн жавыг эргэж ирээд харийн дарлаас чөлөөлнө гэж гүн бат итгэдэг байв. Тиймдээж одоо хүртэл хар хаявч хөхүүдээ нээсээр хүлээж байдгийн. Жанжнаа баримтлагдсанд харуулсч эргэж ирнэ гэж харуулдан хүлээхдээ итгэл түлгэн байсан үүлэн өнгөт бор морины нэрээр дуу зохион дуулжээ. Мянгадууд энэ дууг найр наадамд дуулдаггүй. Тэгсэн атлаа огт мартдаггүй. Харуулсал хүндэтгэлийн дуу учраас найр цэнгэл дуулдаггүй юм байжээ. Туулайны вэртэй. Бүжир гүйдэлтэй бөмбөн цоохор морь дууны домог. Энэ дууг хүүхэн хутаг зохиосон гин. Хүүхэн хутагт төр байсан цагт хулгай байна. Төхөн байсан газар чон бий. Төхөн барта гэж хэлээд хулгай хийж шилийн сайн ир болохоор шийдэн харийн хошуунаас адуу хулгайлч хөөжээ. Хулгайлсан адууга хөөж явахдаа энэ дууг зохиосон юм гин. Бүжир гүйдэлтэй бөмбөн цоохор морь. Хинтийн нутгийнхан хүүхэн хутагтын талаар ярихдаа хүүхэн хутагт гэж ямар хүн хаана амьдарч байсныг мэдэх хүн ховор. Яагаад хүүхэн хутагт гэж нэрлсэн гэхэд хүүхэн хүн шиг царайлаг сайхан хүн байсан гэлцэн. Судлаач Эрдэмтэн Потанин Очерки Север Западнай Монголиа номондоо хүүхэн хутагт нэг өдөр ирэхдээ нөгөө өдөр эмэгтэй болчихтой гэж ярьдаг гэж бичжээ. Мөн Шадарвангийн тухай домог бичгтээ Шадарван дархан бэл үе жанжин амар санаанаар богд эзний хаан ширээнд Шадарванг суулгахаар хувилджээ. Тэгтэл үе жанжин урвсан тул илчлэгдэж Шадарвангийн толгойг 3 удаа цавцсан боловч дахин амилж хүүхэн хутагтын дүрд хувирчээ гэж бичсэн байна. Зарим хүн хүүхэн хутагтыг зүсээ хувиргасан эмэгтэй хүн байсан гэлцдэг. Туулайны вэртэй подкаст. Хашлаг зандан хар дууны домог. Дээр үед нэгэн ноёны цэрэгт хүний ганц хүү алба хаажээ. Тэр хүү ноёны агтаж цэрэг байгаад тухайн үеийн феодалын харгас ёсоор цэргийн туугийг хүний ганц хүүгийн амиар тагдаг юм байж. Ноён агтаж хүүгээр тугаа дахихаар шийджээ. Ноёны галж өвгөн энэ тухай сэмхэн мэдээд харуулсан өрөвдөж нэг өдөр хүүтэй зориуд уулзсан. Ноён чамаар туг тахих гин. Ам хэтрэх арга сөвөгч хэл хүү мэн. Нэг сайхан дуу зохиож дуулаад ноён хатан хоёрыг уйруул. Тэгвэл ам хэлтэрж болох юм гэж зөвлөжээ. Өвгөний зөвлөсөн ёсоор хүү хідэн шүн адуу манахта хашлаг зандан хар хэмээх дууг зохиожээ. Учир юм гэвээс ноёны адуун сүрэгт хашлаг зандан хар эрвгэр сайхан бор гэдэг хоёр гот сайхан аргамаг хүлэг байдгийг агтаж цэрэг таньж хайрлсан юм байжээ. Ингээд нэгэн өглөө сайхан аргамаг хүлэгтэй зориулж зохиосон дуугаа дуулж ноёны гадуур адууга хөөн өнгөрөв. Ноён хатан хоёр дууг сонсож ихэд уяран хэн зохиосон юун тухай дууг хэн ийхүү сэтгэлд хоногшим сайхан дуулж байгааг сураглан мэдэж гин. Тэгээд агтаж хүүгээр туг тахихаа болжээ. Та YouTube дээр Туулайны вэртэй подкастыг үзэж бас сонслоо. Ардын дууны домог таалагдсан бол сэтгэлдээ үлдээгээрэй. Мөн тайлбар хэсэгт газрын гаваас подкаст руу дамжин орох холбоос бий. Шин сувгийг маань дэмжиж subscribe товчоо дарахтаа л хангалттай. Танд таны гэр бүлд эрүүлийн хаз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.